чөтгөр. Нэг нь сайн бол нөгөө нь заавал муу байх ёстой гэж үү? Тэдний гадаад ертөнц өөр ээж болгоч дотоод ертөнц нь ижилхэн. Нэг залуу ир ойд мангас жимшиг сонин амьтадтай тулалдаж байна. Ажлаа дуусмагцаа түүдэг асааж хоол идэх гээд суужихдаа жаахан хүүхэд хажууд нь ирсэн байгааг олж хардаг. Залуу ийм ойнгүнд хүүхэд баймааргүй юм даа гэж эхэндээ бодсон ч анзаараад харахад тэр охин чөтгөр байлаа. Нойрхоо хувцастай тэр охины нэг талын ивэр нь хугарсан харагдана. Залуу охиныг өлсөж байгааг анзаарч түүнд загснаасаа өгөхөд охин соёлтойгоор авч болох юм уу гэж асуудаг. Тэр азар чөтгөрийн овгийнхны хэлийг жаахан гадралдаг байж таарлаа. Чөтгөрийн овогт хэрэг үйлдсэн нэгний иврийг нь хугалж цөллөгт явуулдаг гэх яриа бий. Гэвч ийм жаахан хүүхдийг ганцааран нь явуулсанд залуу гайхлаа. Магадгүй эцэг их нь хамт байгаа байлгүй гэж бодно. Тэгсэн охин залуугийн гараас хөтлөөд дагаад яв гэхэн тэрээ. Охин "Раагу битгий ирээрээ, хол бай. Аюултай зэрлэг амьтад ирнэ" гэж хэлсэн. Тэр тэнд байгаа гэж заалаа. Түүний хэлсэн газрыг шалгахад чөтгөрийн овгийн эрэгтэйн цогцос байж таарна. Охины аав эсвэл ямар нэгэн холбоотой асран хамгаалагч нь байсан нэгэн бололтой. Залуу харанхуй ойн гүнд ганцаархнаа үлдсэн жаахан хүүхдийг орхиж зүрхэлсэнгүй. Залууг Дэйл, харин охиныг Латина гэдэм байна. Дэйл охиныг тэрсээр хөл хөдөлгөөнтэй хотод ирлээ. Энэ бол Лабанд хаан тулсын 2 дахь том хот Крюс. Дэйл хотод найзындаа ирсэн бололтой. Тэгээд нэн түрүүнд охиныг усанд орууллаа. Энэ үеэр нэг эмэгтэй орж ирээд "Юу вэ? Нууц хүүхэд үү?" гэж авдیں۔ Тэгсэн Дэйл "Би дөнгөж 18-тай. Яаж тэгж амждیں вэ л" гэж байна. Эмэгтэйг Рита гэдэг ба охинд багынхаа хувцснаас гаргаж ирээд өмсөлтөл нилээд томдлоо. Дэйл найздаагаа хамт шид ашиглан охины талаар мэдээлэл хайсан ч ямар ч мэдээлэл олдсонгүй. Рита охинд хоол өгчхөд Дэйлээс "За одоо тэгээд яах гэж юм даа" гэж асууна. Хотын асрамжийн газар очихгүй гэтэл чөтгөрийн хэлээр л ярьдаг өөр угсааны хүүхдийг хөрөнгө төсөв муутай энэ хотын асрамжийн газар авахгүй байхаа л гин. Дэйлч бодож санах юмгүй тэгвэл маргаашнаас л бодъё гэд амархаар боллоо. Дэйл тэр найзууд ололтой хүмүүсийнхээ дээврийн өрөөг түрээсэлт юм байна. Маргааш өглөө нь Рита охины үсийг хөөрхөн боож өглөө. Ингэснээр чөтгөр гэж мэдэгдүүлэх эврийг нь нуужээ. Латина охин өглөөний мэнд гих мэт ганц нэг үгийг хурдан сурч байлаа. Дэйл түүнд гутал хувцас авч өгөхөөр зах руу дагуулж явна. Ритагийн хажууд байх эрийг Кенец гэдэг. Тэр Дээлийг араас нь харж Крюсийн шилдэг адал явдал хайгчдын нэг Дээл хүүхэд эрхлүүлээд явж байх шүү гэж ярина. Манай хоёр захаас олон зүйл авчээ. Буцаж ирэхэд нь Рита дахиад л яахаа бодсон эсхийг нь шалгана. Дээл өөрийгөө ганц бий, дээрэс нь адал явдал хайгч болохоор гэртээ ирэхгүй өдрүүд олон. Тэгэхээр яа харахгүй асрамжийн газарт өгөхөөс өөр арга алгадаа гин. Рита харин "Байхгүй үед чинь бид нар харчхаж болно штэ л" гэж байна. Дээлч тулалтахаас өөрийг чадахгүй над шиг хүн хүүхэд өсгөж чадна гэж үү гэж санаа зовлоо. Латина охин унтаж босож ирээд л өөрийг нь орхиод явчихсан байх вэ гэсэн шиг Дэйлийг хань. Ийм зүйлийг мэдэрсэн залуу эргэлзээгээ ардаа орхин охиныг өөрөө өсгөхөөр шийдлээ. Дэйл охиныг олохынхоо өмнө ойд шидэд араатан устгасан. Одоо тэр ажлаа дуусгасан гэдгээ үйлчлүүлэгчдээ батлах ёстой юм гин. Энгийн үед бол баталгаа ойлгож биеийнх нь хэсгийг авч ирдэгч энэ удаагийнх онцгой өмхийн үнэртэй юм байна л та. Ритач тэр муухай юмаа битгий авчраарай л гэж байна. Тэгэхээр баттахын тулд үйлчлүүлэгчээ тийшээ авч очихоос өөр аргагүй. Гэтэл Дэйл Латинаг орхиж явж чаддгүй. Рита уг нь зүгээр биднэрт үлдээчихээ л гэж байхад жаахан холдохтол санаа нь зовох юм гин шүү. Рита бүр энж балархаар нөхөр байна даа л гэж бодлоо. Дэйл төлбөрөө авахаас татгалзаж Латинагаа сонгоно гэж бал ярьсан ч Рита цаашид ийм байдалтай байх юм бол яаж хүүхэд өсгөх юм бэ гэж сануулснаар ашгүй нэг явхаар боллоо. Явчгаад ирээ гэж тайлбарлаж хэлэхдээ бүр уйлаад ивэл яах вэ? Дэйлийг явсан хойгоор охин Рита Кенец хоёрын хоолны газарт бяцхан гараараа чадхаараа тусалж байна. Хинч хийгээгүй байхад л ийш тийшээ яваад өөрөө юм зөөгöd байгаа. Орой Дэйлч яарсаар хаалга саваад л ороод ирлээ. Тэгсэн охин хэдийнэ
Гэртээ тавтай морил гэж хэлж сурснаа үзүүлнэ. Гэхдээ хүүхэд болохоор хэлээ адсан л та. Дээлийг байхгүй хооронд галтгоонд хүртэл тусалж төмс нухсан гэд хэлсэн чинь дээл тэгвэл үлдсэн бүх нухсан төмсийг нь би бүгдийг нь идмээрэн гинэ. Ингээд 7 хоног өнгөрлөө. Манай хоёр шөнө болгон зурагтай ном уншиж хэл нь хурдан сайжирчээ. Латина Кенет хоёрыг галтгоонд ажиллаж байгааг харсан дээл бүр аав охин хоёр шиг харагдаад байна гэд уур нь хүрээд идэг шүү. Төмс арилгаж байгааг нь харснаа яана аюултай юм аа яах вэ гэж байж сууж ядна. Рита тэгвэл харахаа болчихгүй юу даа гэсэн чинь өсөж байгаа цаг хугацааг нь алдахгүй харнаа л гэж байна. Галтгоонд төмс дууссан гэд Кенет төмсөнд явхаар болтол Латина охин ч бас дааж явахыг хүслээ. Өмнө нь нухсан төмсийг нь дээл идээд магтсан болохоор урамшчихсан байхгүй юу. Тэгээд Латина дээлээс хөөхнүүд гаргаад болох уу гэж асуулаа. Тэгсэн дээлийн толгойд эсрэг тесрэг бодлоод орж ирээд сандарч өрхнөө. Уг нь Латинагаа дагаад явчихмаар ид. Гэхдээ тэгвэл хүүхдийг өөр нь чөлөөтэй байлгахгүй юм биш үү гэж бодоод эцэст нь өөрийгөө барьж явчгаад ирдээ гэлээ. Латина хүн бужигнсан заахад анхаарал татах олон содон сонин юм харж байгахдаа Кенетийн цамцнаас зуурж явсан гараа тавьчихлаа. Ингээд төөрсөн охиныг хайгаад олоогүй Кенет хоолны газарт буцан ирж дээлд хэлэхэд манай хүн бүр галзуурч байгаа юм чинь Рита охиныг хайхад тусалсан хүн болгоныг орой үнгүй уух зүйлээр дайлахаа амлалаа. Латина охин гудамд 3 хөөгөөцтэй таарч нөгөө хэд нь хаанаас ирсэн сонин усны өнгөтэй юм а хин бэ энтер гэд жижигнэг шалгаагаад баг ойлуулах төхнө. Тэгсэн нэг охин тэр 3-ыг хүүхэд дээрлэх гэж гэж эндүүрээд болгоод өглөө. Тэгээд нэгнийх нь хөл шалбарчихсан байхыг харсан Латина охин шид ашиглаад эмчилж өгнө. Хүүхдүүд анх удаага ийм шид хараад бүр ангайж өрхнө. Жаахан хүүхэд байтугай энэ хотод хүртэл шид ашигладаг хүн ховор гинэ. Сүмийнхэн наймаачд баячууд эсвэл адал явдал хагчдал шид ашиглаж чаддаг юм байна. Латина маань хүүхдүүдэд төөрснөө хэлээд бас хоолны газрын нэрийг чилж өгснөөр тэд хүргэж өглөө. Жаахан гэлтгүй айгүй соёлтой. Бүх хүнээс санааг нь зовоосондоо уучлалтгүйгээд бас хайсан хүн бүрт баярлалаа гин. Гэхдээ дээл ирээгүй л байлаа. Латина дээлийг орж ирэхэд бас л гимшээд уйлж уучлалт гойно. Хөөхий буцаад ирч чадахгүй байх гээд зөндөө ачхаж. Дээл Латинаг орхиж ажилд явахгүй гээд суудаг болчихлоо. Ритач дахиад тэнэгтээд эхлүүл гин. Нэг бол ажил хийх хэрэгтэй л дээ гээд л нэг болохоор үгүй явахгүй гэдэг байхаар нь Рита ажилдаа яваад ирэхдээ нийслэлд байдаг ховор чихэрнээс Латинад авч өгч болох юм биш үү гэж чатгалаа. Тэгээд охиныг баярлуулахын төлөө бас л уйлж унжин байж арайхийн замдаа гарнаа. Манай хүнийг өөр хот руу хүргэж өгөх ёстой хүн нь дээлийг нилээд ууртай эвгүй хүн байна даа гэж бодно. Гэтэл нөгөөх нь Латинаг орхиж гарсан цаг мөчөөсөө эхлээд л охин хүүхдийг ямар бэлэг баярлуулах юм бол гэж бодоостой. Нөгөө хоёр манай хүнийг дээрдүүлэх болов уу гэж найдаад чихэр өгч үзлээ. Тэгсэндээ л охинд чихэр өгч байгаагүйгээс санангуудаа чихэр идэж байгаа царайг нь төсөөлөөд зорьсон газараа эрен эртлээ. Юу ч дуурсангүй. Буугаад ихний бөгөөд эцсийн удаа хэлсэн зүйл нь наад чихрийг чинь хаан зардын гих асуулт байлаа. Үүний дараа зорьсон газараа уулзах хүн дээрээ ирсэн нь танил нь бололтой. Уулзалгүй удажээ Григор гэсээр нэг язгууртан байрын залуутай мэндэллээ. Дээл тэр хүнтэй уулзах үгүй юу? Хамгийн түрүүнд жоохон охинд таалагдах бэлэг сонгох хэрэгтэй байна гэд ярьж өгнө. Юун хүүхэд үлээ гэсэн чинь шууд л миний хүүхэд гэж хариулна. Хизээний л эцэг эхчүүдийн яриа шиг хүүхдээ магтаж гарандаа. Үнэхээр сайн хүүхэд хөөхөн зөрөгтэй жижигхэн гараараа ингэж далдаг гэдэл ярьж эхэлснээ л уйлхан л гэж авсан. Тэгснээ босож ирэнгүүтээ гялс ажиллаа амжуулчаад явах хэрэгтэй л гэж байна. Нөгөөх нь чамд юу тохиолдоо вэ гэдэл мэлийсэн царай гаргаж ийн хөөрхий. Манай хүнч хугархаа ивэртэй жүтгэрийн овгийн хүүхэд өргөж авснаа тайлбарлалаа. Гэтэл нөгөө залуу чамайг өөрийнх нь овгийнхныг алдаг талаар мэдчихвэл яах юм гэж асуухан дирээ. Драм юм уу хашин тий? Гэхдээ дээл үнэн шудраг. Шаардлага гарвал хүн байсан ч өршөөхгүй л гэж шүү. Нөгөө залуу үргэлжлүүлээд 7 дугаар чөтгөрийн хааны туслахуудын байршлыг илрүүлсэн талаараа хэллээ. Чөтгөрүүд нь чөтгөрийн хааны туслах болсноор өөрсдөө эзэмших боломжгүй их хүчийг олж авч байгаа гин. Ингээд тэд хоёулаа
Энэ ажилд хамт орох нь тодорхойллоо. Үүний дараа язгууртан залуугийн аавтай уулзна. Чөтгөрийн хааны туслахууд руу улсын хэмжээний цэргүүдийг хөдөлгөвөл дайны зарлан явуулж байгаагаас өөрсгөө тул аюултай гин. Тиймээс Чөтгөрийн хааны туслахуудыг устгахад цөөн тооны хүчирхэг хүмүүсийг ингэж ашиглах нь үр дүнтэй гэж үзжээ. Ингээд ажиллагаагаа ярилцаад хит хонхон гээд яриад байж байхад дээл бүр уурн хүрээд багтарлаа шүү. За нөгөө талд Латина яаж шуухан байгааг харцгаая. Латина хоол хийхээр суралцаж эхэлжээ. Тэгээд туршилтын хоолыг нь генез үйлчлүүлэгч нартаа хүчээр шахаа зогсож байна. Охиныг хэдийнэ таньдаг болчихсон хүмүүс ч за яах вэ? Латинагийн бэлтгэл юм бол ойлголоо гинэ хөрхөн. Дээлийг явснаас хойш охин ганцаардаад байхаар нь генез завгүй байх гээд л ингэж байгаа юм байна. Латина дээр өмнө нь хөвгүүдийг хашраагаад байсан охин болох Клой ирлээ. Энэ жил сургуульд явах юм уу гэж асуухаар ирсэн гин. Сургуулийн талаар сонсоод Рита гайхаад Латинагийн насыг асуусан чинь охин бараг 8 хүрч байгаа гэдэм да. Рита энэ хэд болохоор 5 нас хавцаал гэж бодоод исэн штэ. Нөгөө талд дээлийн багийнхан 7 дугаар Чөтгөрийн хааны луунуудыг олж харснаар шууд дайралтаа эхлүүллээ. Эхлүүллээ ч гэж бараг эхлээл дуусчдаг за энэ хэдж амар юм байна. Латинагийн хийж байгаа нарийн бовыг авах гэсэн хүмүүс өөрсдөө зориод ирдэг болчихжээ. Дээрээс нь өөрөө зөвж өгдөг болохоор охиныг бөгөөд өхөрдөн. Дээл харин хурдан гэртээ харих гээд найздаа үгэлсээр л. Гэхдээ заавал өнөө оройн зогт оролцох ёстой юм гинэ. Дээл тоос татуулаад л хамаг хурдаараа гүйсээр гэртээ ирлээ. Орж ирээд хоолны газарт байгаа бүх хүнийг манартал Латина гэж орилж үйдэг шүү. 2-7 хоног явж ирээд бүр санчгаж. Тэгснээ ер нь ингэж яхаар бүх чөтгөрүүдийг нэг дор устгачвал дахиж ингэж явах хэрэггүй юм биш үү гэж хүртэл бодноо. Латина шин сурсан зүйлээрээ түүнд бэлэг барьлаа. Тэгсэн дээл идэхээс чайрын юмыг идэхгүй л гэж байна. Манай хүн бүр Латинаг хөөхөн ч гэж хэлүүлэхгүй уурлаад байдаг болчихсон. Хоолны газарт нэг хүн шархадсан орж ирлээ. Латина маань нөгөө анаах шидээрээ эмжилж өгснөөр дээл түүнийг анх удаа шид ашиглахыг нь харна. Тэгсэн шившлэгийг угаасаа Чөтгөрийн овгийн хөлийг ашиглаж хийдэг юм байна штэ. Хүмүүс зөв уншихгүй бол шид ашиглаж чаддаггүй гин. Дээл харин зөв хэрэглэж чаддаг цөөхөн хүмүүсийн нэг байж. Анх манай хоёр баг сага ойлголцож чадаад байсан нь ийм л учиртай байсан юм байна. Уг нь хүмүүст шидийн хүч байдаг ч чөлөөтэй ашиглаж чаддаггүй гин. Тиймээс шидэд хэрэгсэл ашиглаж гал ус зэргийг удирддаг юм байна. Манай Латина энэ хотод ирэх хүртлээр шидэд хэрэгсэл огт харж байгаагүй гин. Шалтгаан нь хүн болон чөтгөрүүд тийм ч их холбогдоод идэггүй. Дээл охинд өөр шидч бас зааж өгнө. Дээлд асран хамгаалагчийн хувиар дахиад нэг даваа гарч ирсэн нь 9 сарын 1 байлаа. Латина сургуульд явхаар болжээ. Замдаа Клойтой тарч хамтдаа асфорын сүм бирлээ. Энд нөгөө хөвгүүд ч бас ирсэн байна. Манай Латинаг чөтгөр гэдгийг анзаарсан охин ирж танилцлаа. Нэр нь Сильвия гин. Тэр болтныхан доороос халтхан зухих эврийг нь анзаарчээ. Тэгснэ Латинагаас дараа эврээ үзүүлж болох уу гэдэл байдаг. Хичээл заахаар орж ирсэн багш нь харин жаах эвгүй л хүн харагдаад явчлаа шүү. Яа бүр яг мэдсэн юм аа. Манай Латинагийн үснээс нь зухойсон эврийг олж харснаа шууд үстэй давдаг за. Тэгснэ яагаад хүмүүсийн хотод чам шиг бузар оршихуй байгаа юм бэ гэж шүү. Өөрөө л нэг бузрын царай гаргаад байгаа юм да. Бүх хүүхдүүдийн өмнө үснээс нь татаж өргөд ёстой 9 бусаар нь хилээд доромжилж өглөө. Мангас хог шаар энтер гэж эргүүтээд найзыг нь хамлаад ирсэн болохоор Клой шууд номоо аваад шидчихлээ. Араас нь бас нөгөө хөвгүүд боссон чинь үзлийн багш хүүхдүүдийг хөөнө гэж айлгаж байна. Тэгсэн бас нэг сурагч босоод ирсэн нь Сильвия. Нилээд том хүний хүүхэд бололтой. Нөгөө багшч бузрын чөтгөрийн овг устгах ёстой гэсээр чирэгдээд гарлаа чаваас. Латинад нилээд хүнд шарах үлдчихсэн бололтой. Гэрэлтсэн өхөөртөм харцсан хувхай цайгаад унтарчхаж. Гэртээ орж ирэнгүүтээ өөрийнхөө нэг үлдсэн эврийг дээлийн зааж өгсөн дайралтын шидээр хугалж орхино. Азар нэг л бишээснийг нь анзаарсан Кенец охиныг шалгахаар өрөөнд нь очоод яаралтай эмнэлэг рүү авч явлаа. Дээлийг ирэхэд Латина сэрж чөтгөр гэж харагдуулах эвэртэй баймааргүй байна гэж уйлна. Чөтгөрийн овог өөрийг нь хүсээгүй болохоор хөөсөн байтал энд болохоор чөтгөр ухраас үзен ядагдана гэхээр
жаахан хүүхэд энд бүхнийг яаж хүлээж авах вүлээ дээ? Бас өнөөдөр чөтгөрөөд хүнээс 2 дахин удаа насалдаг гэдгийг сонсчихож. Тэгээд хайртай хүмүүс нь бөгд өгөхөд өөрөө л ганцаараа үлдэнэ гэд айсан байдаг. Гэхдээ дээл охинд хүн байсан ч эцэг их нь хүүхдээсээ төрүүлээд нас бардгийг хэлж өгнө. Бас түүнд ямар их хайртайгаа хэлж өглөө. За ингээд маргааш нь Латинаг гомдоосон сүм дээр тооцоо ботхоор ирнэ. Тэгсэн нөгөө үзээрийн багш чинь гэр бүлээ чөтгөрийн овогтой хийсэн маргаанаас олж алдаж байсан юм гин. Дээрээс нь өмнө нь ч бас иймэрхүү юм хийж яваад энд хөөгдөд ирсэн бололтой. Гэхдээ түүнээс олж ямар ч гэмгүй охиныг мангас гэж дуудаж болохгүйг дээл санууллаа. Манай хүн асран хамгаалагчийн хувиар хамгийн хүнд шийтгэлийг өгүүлэхийг хүсдэг. Ингээд үзээрийн багш ажилласаа халагдаж багшлах эрхээж хураалгалаа. Дээл Латинагийн хүмүүс болон чөтгөрүүдийн хоорондын харилцааг асуусан асуултад хариулаагүйдээ харамсна. Бас дайралтын шид зааж өгсөндөө. Клой найзыгаа ирэхээр иржээ. Тэгээд Латинаг харангуйтаа үдсэглэнтэй еврей яаж байгаа юм бэ гэд уйлчхана. Охиныг эдгэрснийг тэмдэглэхээр олон хүн зугалжээ. Латина хүмүүст зориулан дуулж өгөхөд дээл хүүхдүүд төгс иш байхтаа л хөөрхөн юм гэж бодд юм да. Манай хүн нар жаргахаас өмнө тарчхад Латинаг эрт харахна гэд баяртай наргагүй ирсэн ч охин найзынх руугаа явчихжээ. Царайн зүгээр секундын дотор л өөрчлөгдөж чаддээ. Латина Клоийн гэрт ойдол заалгаж байгаа юм байна. Бас хоолны газрын хоёр маань охиныг албан ёсны ажилчнаа болгоод цалин өгч эхэлжээ. Гэтэл үүнийг нь саяхан олж мэдсэн дээлд үнэхээр хүнд туснаа. Хоолны газарт сэжиг бүхий хоёр ир Латинаг харснаа. Нөгөө чөтгөр охин мөн байна. Эвэр нь харагдахгүй байна. Бодвол нуух гэд хуулчихсан байх. Өөр овгийн уул мөргийн хүүхэд нилээд үнд хүрэндээ гэд шивнэлдэж байснаа гараад явчихлаа. Дээл охиныг цалин авч байснаа өөрт нь хэлээгүйд сэтгэлээр унжээ. Өдийг хүртэл хүссэн бүхнийг нь авч өгсөн гэж бодтол юмар дутаажчихсан юм болов уу гэж мэгээд өглөө л хөвтөж байна. Латина харин түүнийг баярлуулахыг хүссэн байлаа. Оройтсон ч гэсэн төрсөн сарын бэлгийг нь бэлдсэн гэд өөрөө хийсэн цүнхээ өгнөө. Үүнийгээ хийх гээд л Клоийн гэрээс салахгүй ажилтэй. Материал утсыг нь гээд бүгдийг нь өөрөө худалдаж аваад хийсэн гин. Ингээд л дээл дэлхийн хамгийн жаргалтай залуу боллоо. Хоолны газарт байгаа бүх хүндэл гайхуулж гарлаа. Латина зөвхөн миний төлөө хийж өгсөн энэ хатгамлыг нь харалтаа гэдэл. Өвөл болж охины хүсэн хүлээсэн цас орж эхэллээ. Дээл дуртай дургүй нэгэн ажилдаа гараад явахад нь түүнтэй нөгөө с ิจ гтэй хүмүүс таардаг. Харин энэ үеэр манай Латина хоол идчихэд гараад явахдаа мөнгөө орхичихсан үйлчлүүлэгчийн мөнгийг өгөхөөр араас нь гарлаа. Ахад мөнгийг нь өгчгөөд цааш хоолны газар руугаа алхаж явтал нь нөгөө хоёр чинь гараад ирнэ. Латинад нэг л муу хүмүүс шиг санагдаж шууд л эргэж хараад гүйчихлээ. Гэтэл хальтарч унаад яг баригдах шахаад дээлийн зааж өгсөн дайралтын шидийг ашиглах уу яах уу гэж бодно. Тэгсэн харин мөнгөө марцдаг ах Латинад санаа зовсондоо араас нь хүрээд ирсэн байж таарлаа. Тэгээд хүүхэд тулгаалах гэсэн юмнуудыг цагдаад бариад өгчихнө. Тэр цагдаа нарын нэг нь харин Латинагийн ангийн хүүхэд болох Сильвиагийн аав байж таардаг. Рита жирэмсэн болж Кенет тэр хоёр удахгүй гуруулаа болохоор болжээ. Үүнийг мэдсэн дээл маань Латина бид хоёр нүүх хэрэгтэй байна да гэтэл нөгөө хоёр нь чи яах вэ? Харин Латинаг бол үлдээгээрэй л гэж авчина. Сайн ажилтнаа авч үлдэнэ гэсэн чинь дээл Латина цалин авдаг гэдээсэн байж мөнгө нь хаана агаан гэж асуунаа. Тэгсэн Кенет аль хэдийн хадгаламж нэгээд өгчихсөн. Латина цалингаа хадгалж байгаа гин шүү. Айхтар охин юм чинь нөхөрт гарах мөнгөөч хадгалчих үз гинэ. Дээл Латинаг гэрлэнэ гэж төсөөлж үзснээ охиноо хинтээч гэрлүүлэхгүй гээд уйлаад байгаа юм чинь нээрэн манай хүнд төрсөн хотоос нь захиа иржээ. Тэгээд Латина тэр хоёр аялалд гарахаар боллоо. Түүнээс өмнө охин найзынхаа аавын дэлгүүрт ирж аялалдаа авч явах хутгаа захиалгаар хийлгэнэ. Манай Латинаг анх харчгаад элдв асуултаар болж шалгаагаад айлгаад байсан улаан үстэй энэ хүүг Руди гэдэг. Латинаг яаж харж байгааг нь л харчих. Аялалд гарна гэхээр нь сандарч байснаа эргээд ирнэ гэхээр нь тайвширч идэг шүү. Латинагийн найзууд нь бүгдээрээ л хотоос гарах гэж байгааг нь сониучирхан сонсно. Клой харин найзынхаа унсан эврээр зөвлөлт хийж зүүжигсэн байдаг. Хөөхөн найзаагац дээл маань Латинагийн аяллаа бэлтгэлийг базаахаар дэлгүүр хэсэж яваад нэг эмэгтэйтэй тарлаа.
Түүнээр үнэтэй чанартай бараатай дэлгүүр заалгаад хамтдаа явж манай хүн Латинада гоё нөмрөг олж явнаа. Ингээд манай хоёр замдаа гарахынхаа өмнө эхлээд охины аавыг оршуулсан газар дээрээ очихоор явлаа. Яг ойроо орох үед Латина аюултай зүйлийг мэдэрсэн нь шидэт аратнууд ижээ. Гэхдээ иймэрхүү зүйлийг дээл хормын дотор л аргалчихна. Харин охины аюул мэдрэх чадварыг тэр анх удаа мэдэж авлаа. Бас шинэ сурсан шидээрээ дээлд шидэт бамбай шившиж өгснөөр манай хүн өмхийн үнэртэй мангасуудтайч асуудалгүй тулалдана. Бол ширгэснийхээ дараа манай хоёр амарч Латина хоол хийлээ. Цааш явсаар янз бүрийн хотуудыг дамжин өнгөрнө. Латина анх удаа далай харж бас үнэтэй ресторанд хоол идэж үзлээ. Тэгсэн охин тэр газартаа өөртөө нь яг адилхан буугавч зүүсэн байх нэг эмэгтэй хөгжим тоглож буйг анзаарч харна. Аав нь нас барахаасаа өмнө сайн хадгалаарай гэж загсан тэр буугавчтай нь яг адилхан байсан болохоор түүнийг чөтгөрийн болов гэж бодлоо. Дээл харин рестораны ажилтнаар дамжуулан тэр хүнтэй холбогдож уулзахаар болжээ. Тэгээд буугавчны талаар асуулаа. Үүнийг түүний төрсөн чөтгөрийн хотод аав нь хүүхэдтэй өвлүүлж үлдээдэг уламжлалтай зүйл гэдэг. Нэг ёсондоо удмыг нь илтгэх зүйл юм байна. Эмэгтэй өөрийгөө Кларос гэж танилцууллаа. Түүний төрсөн газар нь анхны чөтгөрийн хааны захирдаг байсан хамгийн хүчирхэг улс гин. Ингэснээр Латинагийн төрсөн газрыг мэдэж авлаа. Чөтгөрүүдийн дундаас онцгой нэгэн сонгогдож тэр хамгаалагдсан нэг нь чөтгөрийн хаан гэгддэг юм байна. Одоогоор энэ улс хаангүй байгаа гин. Дээл чөтгөрүүдийн талаар юу ч мэддэггүй ээжээ гэдгээ хэлэхэд нөгөө эмэгтэй тэдний төрсөн газар нь бусад улсуудтай холбоо тогтоодоггүй тул хүмүүс нэг их мэддэггүй. Харин бусад суйрлын чөтгөрийн хаанууд нь хүмүүстэй их орооцолдож айлгадаг гин. Тэднэр нь өвхөл болон аллагад дуртай 2 дугаар чөтгөрийн хаан, өвчин тахлыг авчирдаг 4 дугаар чөтгөрийн хаан, дайнд дурлагч 7 дугаар чөтгөрийн хаан гэсэн нөхдүүд байдаг гин. Ер нь бол тэднээс олж л хүн төрөлтнүүд чөтгөрийн овгоос айж тэднийг үздэггүй юм байна. Гэтэл тэднээс бусд нь бол хүнээс ялгаагүй л амьдардаг байж. Ингээд сонирхолтой олон зүйл мэдэж авсан хоёр маань цааш аяллаа үргэлжлүүлэхээр явлаа. Эцэст нь нэг гэртээ ирлээ гэсэн чинь гэрийнхэн нь айгүй сонирн байдлаар хүлээж авдаг бололтой. Араас нь морьтой хүмүүс нум сум харваад явах замыг нь таглаад юу болоод байна гэсэн чинь гэрийнхэн нь угтаж авч байсан байвал яах вэ? Манай хүн арай гэж бултаж ирээд аллаа штэ гэсэн чинь ээж нь зүгээр орох хаалгыг чинь л тагласан төдий штэ гэж зогсож байдаг за. Ирэх бүрт нь ингэж угтаж авдаг ч гэж ах шиг ямар аим сүрсэн амьдрал вэ? Хөөхий Латина маань энэ гаж байдлыг яаж ойлгох вэ? Гэр бүлтэйгээ дотн биш юм уу гэж асууна. Эдний тосгон ер нь л энгийн биш юм аа. Эндхийн хүмүүст гэр бүлийн нэр гэж байхгүй учраас бүгдийг нь Тетров гэдэг гин. Манай энэ дээл тосгоны захирагчийн хүүхэд юм байна. Эвгүй ээж ааваас нь илүү бүр ч эвгүй хүн нь тэдний эмээ бололтой. Эмээ нь тэнэг ач гэж мэндэлсэн чинь дээл хариуд нь новшин эмгэн гэж авсан. Латина маань энэ хідэн томчуудаас ухаантай гэж та хоёр бие бинийгээ ингэж хэлж болохгүй гэж загналаа. Манай хоёрын энд ирсэн гол шалтгаан нь удахгүй дээлийн дүү хурмаа их гэж байгаа юм байна. Гэрийнхэн нь Латинаг харснаа бүгдээрээ л чи өсгөж байгаа гэхэд үнэхээр соёлтой хүүхэд юм аа гэж хэлээд байдаг. Манай хоёр шүн тусдаа өрөөнд унтсан чинь Латина ганцаараа унтаж сураагүй болохоор сэрээд айгаад уйлжээ. Тэгээд өглөө нь дээлийн ээж тэднийг сэрэхтэй хамт байгааг нь харснаа манай хүнийг өдөөд залуухан охин сонирхдаг байсан юм уу өнтер гинэ ширүүн багаз. Тэгснээ бас Латинаг сэрээд ганцаараа болохоор их айсан байх та дээлч хэрэгцээгүй хүү юм аа гин. Хэлж байгаа өгнүүдээ бараг бодохчгүй хэлдэг баха. Дээл уг нь удирдагчийн том хүү учраас тосгоныг захирч харин дүү нь Реки гих адал явдал хайгчийн үргийг гүйцэтгэх ёстой байж. Гэсэн ч түүний өмнөөс дээл адал явдал хайгч болсон юм байна. Латина өдрийн тэмдэглэл бичдэг болсон байхгүй юу? Тэгсэн шалтгаан нь гэсэн чинь хизээ нэгэн цагт дээлийг өөрчлөгдөөд өөрийг нь үзэн аздаг болсон ч яг одоо үнэхээр аз жаргалтай байгаа болохоор түүнийгээ мартахгүй тулд бүгдийг бичиж тэмдэглэж байгаа юм гинэ. Дээл харин би чамайг хизээж үзэн ядахгүй штэ гэтэл Латина намайг том болох үед юу болохыг мэдэхгүй штэ гин. Хаягдсан драма бүр амар байгааз. Эмээ нь нэг удаа Латинаг дагуулад нэг газар руу явснаас хойш охин юм л бол хатаасан мах аваад гараад явдаг болчихжээ. Тэгээд эмэгнийг өөрт нь хэлэхгүй байх гэж тооцоолсон дээл Латинаг сэм даглаа.
Тэгсэн нэг амьтан хооллож байгааг нь харсан Дээл охиныг загнах гээд өглөж гарна. Зэрлэг амьтныг хооллож болохгүй, өвчин тусна, хамаагүй хурж болохгүй, бла бла гэсэн чинь нөгөө амьтан нь зэрлэг биш, харин үлгэр домгийн амьтан байжээ. Энэ ухаалаг амьтад нь маш ховор эдгээс гадна хүнд ойртох дургүй гин. Гэтэл Латина ховор юм уу? Гэрийнх нь ойрхон байгаа штэ гэд харуултал бүр сүргээрээ байж идэг шүү. Дээл харин ийм зөөлийг анх удаа л харлаа. Латина харин эмээгээс нь эрт үеэс эхлэн Тетрофчууд энэ тэнгэрийн чоннуудтай гэрээ хийж хоорондын нууцаа хадгалан амар тайван амьдарч байгаа гэдгийг сонсжээ. Тэнгэрийн чоннуудын удирдагч нь гэхэд л бүтэн тосгоныг устгах хэмжээний хүчтэй амьтан гин. Гэтэл Латина бол зүгээр л эрхлүүлээ сууж байгаа юм да. Дээлийн дүүгийн хорин боллоо. Тэгсэн манай хүн ирээдүйд Латина энэ хүнтэй гэрлэнэ гэдэл хаа нэг газраас маанаг амьтан аваад ирвэл эргэлзээгүй бүх мөчийг нь санжууландаа л гэж бодож байна. Эдний овгийнхан Лабанд улсын нэг хэсэг гэж үзэгддэггүй гин. Тиймээс Лабандын томоохон гүнтэй хилэлцээ хийснээр Тетровос гадны хүмүүсийг хол ойлгож аюулгүй ойлгох болжээ. Тэр гэрээ ёсоор бол бурхны хайрыг хүртсэн нэгэн гэгдэх олон төрлийн ариун хүч заяагдсан чөтгөрийн хааныг ч дийлхүйц Баатрийг хүн төрлөختний төлөөх нэртэй аллахад ашиглах юм байна. Тэр хүн нь харин Дээл. Түүний иймэрхүү хар бараан нүдэн анин өнгөрөөж ирсэн өдрүүдэд гинэт гарч ирсэн гэрэлгийг нь Латина ойлаа. Нэг ёсондоо юу хийж яваагаа ч ойлгохгүй хэцүү үедээ хайрлаж хамгаалах хүнтэй олжээ. Латинаг хинтээж суулгахгүй дээ гэсэн чинь эмээ нь харин Латина гэрлэхээр бол эмээ дээрээ хүрээд ирээрээ. Энэ нэг юмыг сайн гөвшөөд өгөх залуу олж өгнөө л гэж авчина. Манай хоёрын дээрээд 2 сар өнгөрчээ. Явах цаг болж салах ёс хийх болоход Тэнгэрийн сүргээ удирдагч тэдэнд өөрийнхөө үснээс өглөө. Шидийг нь шингээсэн зүйлдээ явж ивэл араатнууд айсандаа ойрцдгүй юм гин. Дээлийн эмээ Латинад энэ амьтдын талаар хэлж тийшээ явуулаад байсан нь ч үүнтэй холбоотой юм байна. Тэдний үсийг цуглуулахар жил болгон хүн явуулдагч энэ нь мэдээж амаргүй ажил. Харин Латина үүнийг их амархан хийчихсэн. Хариуд нь харин охинд амьтдын үсээр хийсэн боолт бэлгэлжээ. Уг нь зарвал аимшигтай үн хүрэх хэдий ч даанчийн зүйл нууц байх ёстой. Ингээд манай хоёр буцах замдаа гарлаа. Сургуультай буцаж ирэхэд нь найзууд нь Латинагаас адал явдлыг нь сонсохоор олон асуултаар буллаа. Манай хоёр замдаа дээрэмчэдтэй таарч тэднийг хэрхэн болгож тавьснаа ярина. Клой Латинагийн эврээр зүйлт хийж зүүсэн байсан да. Тэр зүйлийг нь хэлбэрт оруулж зассан хүн нь Руди юм байна. Латинад сайн болохоор эврээр нь зүйлт хийх нэрээр 2 болгож салгаад нэгийг нь өөрөө зүүчихсэн багамч нь. Рудигээс яагаад зүүснийг нь асуудал нөгөөх нь ичиж улайгаад юу ч хэлж чадсангүй. Манай Латина олон муур хармаар байна гэд манай хоёр Дээлийн эмээгийн хуучны найз дээр ирлээ. Тэр хүн далайн цаанаас өөр соёл иргэншилтэй улсаас ирсэн гин. Бас 8 хийдэг гээд бага насны хүүхдийг хамгаалах домтой хувцас гээд бараагаа шахчихлаа. Тэгсэн тэр нь их танил загварын хувцас байгааз Дээлийн нэг танил эмэгтэй байсан да. Тэр ч бас адал явдал хайгчин байна. Удахгүй манай хүнтэй хамтарч ажилд явуулсан гэд хүрээд ирлээ. Тэгсэн энэ эмэгтэйг харахаараа л Латина гэд үхчих гээд байдаг залуу охиныг дураараа ч тэрч чадахгүй салганаад идэг шүү. Нотой. Тэрнээс болоод Латина уурлаад Дээлтэй яриа болчихлоо. Цаг хугацаа хурдан явж Латина бараг төгсөх төгчээ. Рудигээс юу хийх талаар нь асуусан чинь хотын манаанд орно гин. Адал явдал хайгчдтай энэ зэрэгцэх нь хотын манаач учраас Латинад таалагдахыг хүсжээ. Уг нь ийм хөөрхөн хүү байхад энэ Латина хурдан өсөж том болоод ээлийн хажууд байхыг хүсээд л ер нь энэ аним дууссан юм байна. Тэгээд жаахан тиймэрхүү сонин асуулттай төгсчхөөр нь хайж үзлээ л дээ. Тэгсэн чинь light novel манга энтер дээрээ бол Латина өсөж том болоод дээлтэй хайр сэтгэлтэй болд юм байна. Тэгээд гэрлээд дундаасаа бүр хүүтэй болно. Төгсгөлийг нь мэдээд би ч бас их шоконд орчихлоо. За тэгээд subscribe дараагийн бичлэгээ илүү хурдан авч үзээрэй.